Амралтыг радиохтой сайхан өнгөрүүлж байгаа үзэгчдээ 7 хоногийн онцлог сэдвийг хөндөж бичсэн нийтлэлийг танилцуулж нийтлэлчтэй уулзалдаг онцлог нийтлэл нэвтрүүлэг эхэллээ. Энэ 7 хоногийн онцлог нийтлэлийг нийтлэлч жаргал сайхан бичсэн юм а. Санхүүгийн далайд гарах цагт нийтлэлд засгийн газраас гаргахаар шийдвэрлсэн 5 тэрбум $5 бондыг хэрхэн үр дүнтэй ашиглах боломжийн талаар хөндөжээ. Монгол улс бонд гаргаснаар дэлхийн санхүүгийн далайд өөрийн хөлөг онгоцоо гаргаж байгаа гэсэн үг юм а. Хөлөг онгоц хэр амжилттай явах нь тад биндийн сонгосон шийдвэр гаргадаг эрхмүүдээс шууд хамаарна. Зөв замаар зөв зүйлд хөрөнгө оруулбал үр дүн зөв байна. Харин улсын толгойд суугаа эрх мэдэл барьж байгаа 76 зөв бодлого барьж чадж байна уу? Хариултыг нийтлэлч жаргал сайхан танд хүргэх юм а. Студид нийтлэлч жаргал сайхан ажиллаж байна. За өнгөрсөн 7 хоногт би таныг төсвийн асуудлаар хөндлөнгийн эдийн засгаар ярилцлаганд урахаар ярихад та Хонконгд байна гэж хэлжсэн. Хонконгд яг тухайн үед ямар ажиллаар явж исэн бэ гэдэг шалтгаанаа энэ удаагийн нийтлэлтэй буюу санхүүгийн далайд гарах гарц нийтлэлд биччихсэн байна тийм ээ. Тэгэхээр Хонконгд Монголд хөрөнгө оруулах хамгийн том уулзалт болсон. Та алтны хүмүүстэй бас очсон байгаа. Тэгэхээр энэ уулзалтанд гол зүйл юу яригдав? Монголд хөрөнгө оруулах тухай хөрөнгө оруулагчид Монголд хэд хэдэн уулзалт хийдэг. Түүнээс гадна Хонконгд, Лондонд хурлууд болдог л доо. Яагаад тэнд болж ийм гэхээр санхүүгийн зах зээлийн томоохон тоглогч нар өөрсдөө бөөгнөрсөн ийм газар жилд нэг удаа. Энэ удаагийнх нь 3 дахь удаага болсон. 350-400 хүн оролцлоо гэсэн. Манайхаас эдийн засгийн яамны дэд сайд Чулуунбат орсон. Монгол банкны ерөнхийлөгч золоо орсон. Тэгээд ер нь өнөөдөр яг ийм цаг үед ялангуяа тэр Standard & Poor's гэдэг одоо улсын зэрэглэл тогтоодог. Манайх тэр зээлжих зэрэглэл гэж буруу орчуулад идэг юм аа. За. Итгэлийн зэрэглэл гэж байна. Тэг итгэл үзүүлэх зэрэглэл тогтоодог. Тэр англи бууруулсан сая. Тэгээд эдийн засаг жоохон саарч. Жоохноор барахгүй саарч. Тэг энэ нөхцөлд хөрөнгө оруулагч нар юу бодож байна вэ гэдгийг ойлгоод тэгээд уншигчдаа хүмүүстээ хэлье гэж бодоод тэгээд энэ цаг үе чинь өөрөө Монгол улс санхүүгийн далайд гарах. Одоо хөлөг онгоцоо бэлдэж хөдлөх гэж яхад таарч байгаа учраас хүмүүс хэрэгтэй болов гэж бодоод энэ санхүүгийн далайд гарах үед гэж бичсэн. Та сая хэлээ Standard & Poor's компани манай орны зэрэглэлийг бууруулсан гэж. Энэ яг юутай холбоотой? Мэдээж олон учир шалтгаан байгаа. Уг нь бол манай эдийн засгийн 17% өсөлттэй байна гэж сонгуулийн өмнө жингээ ярьсан. Одоо бас харьцангуй ярих нь багасчаад байна л да. Яг юунаас болоод манай зэрэглэлийг бууруулж юу? Одоо нөгөө хөгжлийн банкны авсан олон тэрбумын зээлтэй холбоотой юу үгүй юу? Өөр асуудал байна уу? Ер нь улс орны том компаниудын тэднэрт итгэх зэрэглэлийг тогтоодог, үнэлдэг зэрэглэлийн тогтоогоод ингээд ерөн бэлдэг ийм Fitch, Standard & Poor's гэж ийм 2 том дэлхийн хэмжээний хүлээн зөвшөөрөгдсөн байгууллага байдаг. Standard & Poor's манайхыг одоо тогтвортой эерэг гэдгээс тогтвортой байдал руу шилжүүлж бууруулсан. Яг одоо 5-аас 4 орчим буурч байгаа юм л. Тэгээд энийг бол одоо манай Монгол банкны ерөнхийлөгч зал жаргал хөрөнгө оруулагч нарын өмнө гараад их сонин үг хэлсэлдэг. Одоо 17% өсөд байхад өөрсдөө буурж иж 17% өсөд байгаа орыг танаа бууруулаад байхдаа яа тийм гайхаад байна гэж ийм маягаар их. Ер нь сая анзаарч байхад бол Монголын мэрэгжит нөгөөд хүмүүс дэлхийн бусад төр хүмүүстэй адилхан одоо би өөрөө 20 жилийн өмнө гадаадын хөрөнгө оруулалтыг ингээ хариуцж явж исэн болохоор хүмүүсийн боловсон хүчний чадвар бол өөр байна л да, сайн болсон байна. Манай удирдлагууд очсон, мэдлэгтэй чадвартай хүмүүс очсон. Тэгээд ийм тодорхой юмнууд ярьж ирсэн. Та сая асууж штэ яагаад бууруулчих вэ гэж хин хэдийн шалтгаан байгаа. Манай эдийн засгийн өсөлтийг ганц эднэрч биш. IMF бууруулсан байгаа 13 орчим хувиар бид нар чи өөрсдөө 20 хэд нойдон чи 20 хэд хүргэлээ гэсэн штэ. Тэгээд бодитоор бид 17 хүрлээ. Одоо 15 хүрнэ, 13 хүрнэ гэж ярьж байгаа. Тэгээд бүхэн чинь гадаадын хөрөнгө оруулагч нарт яг ийм бодиттой энэ оронд хичнээн хэмжээний энэ орн өсөх үе эдийн засгийн гэдэг үнэлгээг өгдөг учраас тэр Standard & Poor's компани Монголын тухай юу ярьж байгаа бол онц чухал. Нөгөө талаас үнэхээр манай улс сая ингээд ийм улс төрийн засаг захиргааных нь хувьд их том өөрчлөлт орчлоо. Улс төрийн бүх эрх мэдэл
их хурал дээр, гүйцэтгэх засаглал дээр, хууль засаглал дээр нэг намын гар руу, нэг намаас нөгөө нам руу ийм 50 замаар шилжээд орцсон. Ийм үед тэгээд хятадын эдийн засаг сулраад манай экспорт гол орлого болсон нүүрсний ингээд судараад энэ орн юу хийх гэж. Тэгээ хажуугаар нь нөгөө дотор мөнгө бонд гаргаж гаргана гэж зарлцсан байдаг. Тэр нь бол эдийн засаг шиг хэмжээний бонд яриад байдаг. Ийм чухал үед бол сайн хурд болсон юм. Яг би танаас асуух гэсэн зүйлийн хэлээ засгийн газраас 5 тэрбум $5 бонд гаргана гэдгийг зарлчихсан энэ цаг хугацааны үед таарад Хонконгд бас энэ хөө хөрөнгө оруулалтын уулзалт болчихлоо л доо. Энтэй заашгүй анхаарал татаад хамтдаа явж байгаа ойлголт. Тийм. Тэгэхээр бид нар их сонин үед байна. Монгол улс эдийн засгийнхаа өнөөдрийн хөгжлийг хадгалахын тулд бидэрт мөнгө хэрэгтэй. Мөнгө хаанаас гардаг вэ? Эсвэл гадаадын хөрөнгө оруулалтаас эсвэл бид зээлээр авдаг. Гадаадын хөрөнгө оруулалтыг бид нар хязгаарлалцсан. Ягаад чи энэ гадаад эдийн засгийн бодлого урт хугацаагаар тогтвортой байх ёстой байтал сонгуулийн өмнө манай улс орн цаашаа авч явах нь мэдэгдэхгүй хүмүүс хууль гаргаад бүх гадаадын хөрөнгө зогсооцсон. Тэгээ өөр мөнгө байхгүй болохоор гадаадаас зээл авахаас аргагүй болчихж байгаа. Тэгэхээр энэ тухай одоо мөнгө хэрэгтэй үгүй энэ тухай яриа байж болохгүй мөнгө хэрэгтэй бид нар эдийн засгаа төрөлжүүлэх хэрэгтэй. Энэ уул уурхаагаас олсон мөнгөөрөө эдийн засгийн тодорхой салбаруудыг бий бас тэрийг бичсэн байгаа. Санхүүжүүлэхийн тулд мөнгө хэрэгтэй. Ганцхан энэ мөнгийг засгийн газар дараагийн 2-3 үеийн нэрийн өмнөөс зээлж аваад тэгээ энийг ашиглаж чадах уу үгүй юу гэдэг л одоо өнөөдрийн хамгийн том асуулт байна. Тэл баг. Тэгэхээр одоо ер нь энэ засгийн газар жишээлбэл түрүү хөгжлийн банкаар $580 сая аваад тэгээд хоногийн $90 мянган төлөөд тэр мөнгийг хадгалаад байсан шүү дээ. Тэгэхээр мөнгө гэдгийг авч болно. Авцсан хүн ашиглаж чадахгүй бол их зардалтай гэдгийг одоо ингээд бид ойлгож явж байна. Одоо тэрнээс чинь бид нар хэд дахин бараг 10 дахин тоног авах гэж байна шүү дээ. Тэгэхээр өнөөдөр энэ засгийн газар нь бонд аваад юунд ашиглах юм? Тэгээд тэр нь аль зэрэг иргэд төлөгдөж чадах вэ гэдгийг сая Хонконгод тэр том хөрөнгө оруулагч нар хараа сууж байгаа байхгүй. Том хөрөнгө оруулагч нар гэдэг маань гадаадын засгийн газрын бондыг худалдаж авдаг томоохон хөрөнгө оруулагч институцийн цаана гадаадын хүмүүсийн аюул олон хүмүүсийн хувийн хөрөнгө тэтгэврийн дансных нь мөнгө гэдэг 3-4 мундаг том хүчтэй баян хүн биш шүү дээ. Тэр чинь олон сая хүний мөнгө тэнд явж байгаа юм л. Тэгээд тэрийг аль нэг засгийн газарт өгөх гэж байгаа хүн бол нөгөө Монголын банкуд хувь хүн банк өгөх гэж байгаагаас чангаар шаарддаг тавьдаг тэрийг одоо нөхцөлийг шаарддаг. Тийм үед одоо бид нар энийг даваад за энэ Монгол ер нь доороо хөрөнгөтэй юм чинь болох байх. Ер нь өгчий гэсэн хүмүүс байгаа. Яагаад нэг талаасаа тэр босод орнд байдал их муудсан байгаа юм чинь Монгол руу мөнгө оруулж хол унд чинь гараад засгийн газрын юм чинь гэж бодоод ингээ хүмүүс 10-аад компани авъя гэж хэлсэн байлээ. Тэгэхээр мөнгө олчих юм шиг байгаа юм. За. Асуудал тэрийг аваад бид зөв ашиглаж чадах уугүй юу? Өнөөдрийн байдлаар санаа зовж байгаа хамгийн том юм байна. Монгол улсын засгийн газар сайн шандын ажил дүүрийн комплексыг барихдаа зөвхөн дэд бүтцийг л хийж оролцох ёстой болохоос биш. Дотор нь ороод цементийн үйлдвэрийг, коксч нүүрсний үйлдвэрийг ингээд 7 үйлдвэрийг өөрсдөө гангийн үйлдвэрийг бариад явчих юм бол нөгөө мөнгөний чинь аваач үйлдвэр рүү хийчихэж байгаа байхгүй. Тэгж болохгүй. Засгийн газар үйлдвэр барьдаг биш. Засгийн газар нөгөө хүмүүстэй гэрээ хийгээд за төдний өдөр энийг барихад чинь бид нар усаа, төмөр замаа, автозамаа ингээд танаа хашаанд хөргөж өгнө. Ийм л гэрээ хийгээл энд л мөнгө орох ёстой болохоос биш. Тэр үйлдвэр рүү орох юм бол засгийн газар шүү дээ тий. Ердөөсөө сайн менежер биш. Одоо хамгийн тод шинэ төрийн мэдлийн компаниудыг хар. Дандаа ашиггүй ажилладаг. Тэгээд тэнцэнээс тэр хүмүүс нь ядарахгүй байгаа шүү. Алдагдлаа гараад байдаг. Тэгээд нэг улс төрийн хүч нөгөө улс төрийн хүчээрээ солиод өөрсдийнхөө даргаыг тавиал. Дараа нь улс төрийнхөө нам руу ил талдаар мөнгө аваад байгаа байхгүй. Тэг энийг одоо ард түмэн зогсоохгүй бол одоо зогсоох боломж маш байгаа энэ удаагийн засгийн газар дээр. Энийг шаардахын тулд шаардахгүй бид яг энэ сайн шандын энэ том мөнгөн дээр ч яг юм болох гэдэг юм. Дараа нь хинч хариуцах хүлээхгүй. Нөгөө энэ шийдвэр гаргасан сайдыгаа 4 жилийн дараа бид нар прожектор хайгаач болох. Тэг ийм юм наслал болгоомжлох хэрэгтэй байна.
Тэр бол хамгийн муу менежер гэсэн үг байдаг ш. Зарим улс оронд бол хамгийн сайн менежер байгаад байна. Харин Монголд бол нөгөө нэг засаглал, ардчлал нь байхгүй, шударгаас нь байхгүй тохиолдолд бол. Гэхдээ одоо манайд юм байгаа. Суур нь одоо ингээд чивэл хоёр хөрштэйгээ харьцуулахад бид нэг ардчлалын суур бий болчлоо. Хүмүүс үг хэлэх хэрэгтэй боллоо. Та юм хэллээ гэд хэнийг ч мөрдөө шоронд хийгээд байхгүй ш. Тэгэхээр одоо ганцхан нэг хоёр юм дотож байгаа би бодож байна. Нэгдүгээр одоо өчигдөр бид төсвийн хилцүүлэг дээр би ингээд суугаа харахад бол бид ард иргэд яг төсвийн үнээс бүтдгийг бонд гэж юу юм санхүүгийн мэдлэг ойлголтыг зөндөө хэлж өгөх хэрэгтэй юм байна. Дараа нь төр засгийн хүмүүсийн төсөв гаргах, бидний мөнгөөр, бидний ирээдүйн хүүхдийн төлөх мөнгөөр шийдвэр гаргахад нь хямдаг болмоор байна. Үгүй юм бол одоо бид ингээд нэг улс төрийн хэдэн нөхцөлөд орж ингээд амьдралаар тоглолцоход яваад байгаа юм биш. Энийг зогсоохын тулд бид бүгдээ их мэдлэгтэй, бодиттой шаарддаг, гүйцэтгэлийн хямдаг, хариуцлага тооцдог, ил тод байхыг шаарддаг, тайлгнахыг шаарддаг ийм дарааллууд Монгол улсын төрийн байгууламжид өнөөдөр өгүүлэгдэж байна. Та сая Хонконг тусгай уулзалтанд хэлсэн шүү дээ. Одоо юу гэдэг Монголд ийм боломж байгааг бол оцсон хүмүүс танилцууллаа. За гадныхан бас сонирхох зүйлээ сонирхсан тийм ээ. Яг гадныхны хувьд бол юу гэлөө сонирхож байна. Бид нар бас боломжууд нь яг ямаргаан сайн шандын ажил төрийн зохицуулбар гэж ярьж байна. Төмөр замын гэл энэ хэрэгжүүлэгч том төслүүдэд ярьсан байгаа шүү дээ. Тий, холбогдох хүмүүс нь ярьсан л да. Гэхдээ яг саяын миний ярьсан тэр шугам тодорхой биш байсан. Харин тий яг түрүүн бүгдээрээ хийх гэж байгаа юм шиг том юм яриалээс. Энийг бол ерөнхийдөө бол ийм юм хийгднэ гэдгийг яриад байгаа байхгүй. Хэн хийх вэ гэдгийг ярих хэрэгтэй. За энэ нь зарчмын асуудал. Нэгдүгээр, хоёрдугаар бас хизээ хийх вэ гэдэг асуудал. Яг энэ нөгөө тоор гэж ярьдаг, эсвэл манайх тэзүү гэж ярьдаг. Энэ бэлэн байхад мөнгө босгохгүй бол мөнгө чи хизээч босчих гээд байгаа байхгүй. Хэрвээ мэддэг байсан бол бүх юм бэлэн болчоо. За маргааш мөнгө босноо гэхэд бол би 10 хоногийн өмнө очиод маргааш нь мөнгө болоод нөгөөдөр нөгөөл ингээл явмаар байна. Үгүй юм бол одоо Монгол дансанд оруулж ирчээд 1 сар байх юм бол хагас сая төгрөг 100 мянган хагас сая доллар хоногийн 100 мянган хамгийн хямдхан хүүгээр шүү дээ. 100 мянган долларын үнэтэй бол би тийм их мөнгөтэй, тийм их зардалтай унтмааргүй байна. Энэ бүхнийг л тоосмоор байна да. Энэ бол маш нарийн Монгол улсын түүхэнд урд өмнө байгаагүй нарийн ил тод байхыг шаардсан тийм засаглалын шинэ үед ороод ирлээ шүү. Яагаад гэвэл уг нь гадаадын хүмүүс өөрсдийнхөө хөрөнгөөр энийг орж ирээд гадаадын шууд хөрөнгө оруулалт орж ирж болох юмыг бид нар энэ ч болохгүй, тэр нь ч болохгүй гэж зогсооцсон. Ер нь бол хүний мөнгөөр өөрийнхөө байгууллага их юм хийлгээд тодорхой ашигын нөгөө бусдын ингээд авах энэ нарийн урлагт бид ингээд сурахгүй байгаа байхгүй. Та гаргалгааг яг гоё товчоор гаргаж өгч. Та түрүү хэллээ шүү дээ. Зөвхөн түр бол үйлдвэрээ барих ёсгүй юм. Улс орны хөгжилд бол нэгдүгээр заавал мөнгө хэрэгтэй. Хөгжиж байгаа оронд дотор нь тийм мөнгө байдаггүй. Гадны мөнгийг оруулж ирэхдээ нэг нь гадаадын хөрөнгө оруулагч өөрөө хариуцлага дагаад өөрийнхөө мөнгийг бариад орж ирж хамгийн ашигтай хувь. Яагаад гэвэл төр засаг тэрүүн алдаа гарвал төлдөггүй. Эрсдлийн маяхан үрж байгаа. Бид нар сая энэ ч одоо бид стратегийн стратегийн салбар гэдээ баахан юм хэлээд тэгэл хаагаал өөрсдөө мөнгө байхгүй хэдхэн хүмүүс мөнгөтэй болчихор хаачдгийг гинэ. Яг гадаг тэр хэдхэн мөнгөтэй хүмүүс ажиллах гэдэг. Яагаад бусад хүмүүс гадаадын хөрөнгө оруулагчтай ажиллах, технологиос нь сурах боломжийг хаагаад байгаа юм. Нэгдүгээр. Хоёрдугаар ер нь яа тэр юу ч өөрөө даваа явчихж байгаа юм. Хүний мөнгө орж ирээ тэгээд бүхэл бүтэн улс орон байна дээр чинь хууль зөрчих юм бол тэгээд хууль зөрчсөн этгээдүүдтэй гадаадын дотоодын хинтэй чамаагүй тооцоо бодож чадахгүй байгаа байхгүй. Яагаад гэвэл энэ хуулийг тооцоо бодох ёстой хүмүүс нь өөрсдөө холбоотой байгаа. Тэгээ энийг болчих юм бол төр засаг цэвэрхэн болчих юм бол хүний мөнгөөр бид мөнгө хийж өгөх юм хийж болох юм байна. За өнөөдрийн нөхцөлд одоо зээл авах гэж. Тэгээ энэ зээлийг би ахаад хийхэд одоо 1.5 тэрбумыг авахдаа яг төсөл нь бэлэн болсны маргааш авмаар байна. Хоёрдугаар тэр төслийг хийхдээ зөвхөн дэд бүтцийг бид нар хийнэ төр засаг. Бусдын дандаа хувийн компаниуд их аагаас нь яг энэ хүртэл бүрэн хариуцаад маркетингийг, борлуулалтыг өөрсдөө хариуцаад өөрсдөө хөрөнгө оруулалт хий гэдгийг гаргахгүй юм бол төр засаг нэг юм барьчаа одоо тэхгүй болохгүй, ингэв болохгүй гэд манай бүхэл бүтэг энэ чинь манай төсвөтэй чацуутын мөнгө авж байгаа байхгүй. Манайх бүх төсвөө хийгээд бүх сургуулаа хаагаад бүх цагдаагаа ажиллахгүй болоод бүх улс орны хааж байгаа тэрийг дийлэхгүй гэдгийг мэдэх хэрэгтэй. Та сая хоёр албанд том хүнтэй явлаа шүү дээ. Монгол Улсын ерөнхийлөгч за эдийн засгийн хөгжлийн яамныч гэдэг юм уу? Тэр хоёр хүнд энэ талаараа хэлсэн үү та? Таны үгээс хэрэг сонсож байна.
би тэр person хуваар нь очих хэлэх албагүй шүү дээ. Нийтлэл гаргах. Би нийтлэгээр олон хүнд холбогдох хүмүүс нь. Гэхдээ энэ бол одоо жишээлбэл нэг хүний чөлөөтэй ардчилсан орны бас энэ чиглэлээр бас ажилласан сурсан хүмүүний нэг үзэл бодол явж байна да. Тэгээ энийг бол наваад заавал сонсох албагүй. Тэгэхдээ ийм үзэл бодол байна. Та нар саналаа хэлээч гэсэн зүгээр нэг иргэний нийгэм гэж хэлдэг л тийм ээ. Мэдээлэлтэй хүмүүсийн иргэний нийгэм гэж ярьдаг шүү дээ. Энэ хүмүүсийн нэг үзэл бодол л доо. Яг хэрэгжүүлэх үү гэдэг бол яг тэр нөгөө нийт ард түмнийхэн мандатаар гарч ирсэн тэр дарга нар чинь шийдэж шүү дээ. Тэглэх байх. Юу гэдэг бид нар сая төсвөө батлах гал маш олон асуудлыг үүсгэлж царгаар хугацаанд ч ярилцлаа. Тэгээл нөгөө нэг задрагаагүй 50 тэрбум байна, 90 тэрбум байна гэл тэр мөнгнүүд дээр л нэлээд анхаарлаа л да. Гэтэл энэ бол одоо манай баг улсын төсөвтэй тийм ээ, нэг жилийн төсөвтэй баг тэнцэх хэмжээний мөнгө. Гэтэл энийг одоо яг ямар байдлаар зарцуулах чаа, яг яах чаа гэдэг тодорхой зүйл нь байхгүй. Уг нь энэ дээр бид илүү анхаарах хэрэгтэй. Яг таны сая асуудал маш зөв байгаа. Саяын төсөл дээр ч гэсэн энэ том төслүүд дээр ч гэсэн Монгол улсын өнөөдрийн төсөв дээр ч гэсэн юм нэг юм харахад ярилцаад байгаа юм шиг мөртлөө. Яг тэр нарийн дотроо жишээлбэл ингэж байгаа байхгүй. Одоо Чингэлтэй дүүргийг хөгжүүлэх програмд одоо хийдэг 10 тэрбум гэдэг юм. Сонгон хайрхан дүүргийг хөгжүүлэхэд хэдэн тэрбум бэ? Ийм нэрийн дор нөгөө тэндээ сонгогдсон их хурдан гишүүч нөгөө төрөө аваад исэн мөнгөд өөр хэлбэрээр аваад нь шүү дээ. Уг нь бол Улаанбаатар хотын 100 мянган хүн тутамд төдөн имлэг, төдөн сургууль барих юм аа. Гэсэн ийм бодлого байгаа бол сонгон хайрхан даваа энэ хамаагүй ш тэр чинь. Бид нар тэр нөгөө тэнд 300 мянган хүн байгаа бид 3 имлэг барих шаардлага гарлаа гэдэг ингээд автоматар өөрийнхөө журмаараа бодлоготой явах ёстой юм шүү дээ. Гэтэл тийхгүй энэ хүмүүс одоо ер нь бол тийм одоо ч гэсэн их хурл хүмүүсийн басамжилсан маягтай хандаж болохгүй. Монголчууд ухаантай болчихсон. Наа төр засгийн ажлыг чинь бидний хүссэн юмыг тэд хийх ёстой болохоос биш. Тэнд очимог цаа юу дуртайгаа хийдэг газар биш ээ. Өнөөдөр Улаанбаатар хотод нэг хүн ногдож байгаа төсвийн хэмжээ нь хамгийн бага байна. Өмнө Говь аймагт хамгийн их байна. Улаанбаатар хот хүн амын чинь хагасан байгаа. Гэхдээ хин 3,000 хүнтэй газар 4 тэрбум төгрөгийн стадион барьж явах юм уу? Шөнө өдргөө 4 ээлж хичээлж байгаа сургуулийнхаа хүүхдүүд бид нар сургууль барьж өгөх юм уу? Энэ асуудлыг бол ингэдэг журмаар явдаг юм а гэдгийг тохирчоод дараа нь ингээд явах юм бол би одоо яг одоо сонгон хайрханд барина, яг одоо тэнд барина гэж ярьснаас илүү байхгүй. Тэгэхээр их хурлын гишүүдийн толгойд юу бодогдож байгаа гэх юм бэ? Дахин сонгогдохоор нэгдүгээр бодоод байгаа болохоос биш. Энэ улсын хөгжлийн зарчим нь хаана байгаа юм бэ? Энэ тухай ярихгүй байна. Үүнээс одоо засаглалын чадвар гэж байна. Институтуудын чадвар гэж байна. Энэ дээр бид одоо анхаарахгүй бол энд анхаарахгүй яваад тэрийг ажиллуулж байгаа хүмүүс нь авиас дээр биш. Авиас чадвар дээр биш. Арын хаалган дээр суурилсан хүмүүс явсаар байгаад энэ институт ажиллаа хийж чадахгүй болчиход шүү. Бид нэр суурь диспозицийг хөгжүүлэх хэрэгтэй гэдэг бас нэгэн судалгаа гарсан байсан тийм ээ 24 тэрбум төгрөг $10 шаардлагатай гэдэг. Энэ мөнгийг босгохын тулд бидэнд бас хийх зүйл их байх шүү байна. Одоо зээлгч аа мөнгө ч гэсэндээ бас тус төгмөө өгөх хэрэгтэй байх л та. Тий, тэрийг одоо жишээ тэр Маккензи манай тэр өрсөлдөх чадварын төв энэ төр нийлээд Монгол улс одоо өнөөдрийг ярьж байгаа эдийн засгийн хөгжлийн хурдыг хангахын тулд суурь бүтцэд нийт 24 тэрбум Америк доллар хэрэгтэй байна гэдэг. За энэ аль зэрэг их мөнгө вэ? Монгол улсын эдийн засаг энэ жид 10 тэрбум хүр. Монгол улсын монголчуудын бүх цуглуулсан хадгаламжинд байгаа мөнгө чинь нэг хадгалсан мөнгө чинь 3.5 тэрбум доллар байна. За бид зээлд нэг 5 орчмыг гаргаж чадчих. За ингээд жил болгон модернийг хийчихгүй шүү дээ. Банкны мөнгө ер нь 1 жилийн хугацаатай байдаг байхгүй. А суурь бүтцүүд олон жилээр хөнгө оруулах шаардлагатай болдог. Тийм учраас бид нар дотроос нэг 10 тэрбумыг гаргах юм байна. Тэр 24 гэж. За тэгэхээр үлдсэн 14-ийг бид нар гаднаас авна. Авахдаа уг нь бол гадаадын дотоодын хувийн сектороос авсан хамаагүй ашигтай. Яг бол хувийн сектор өөрсдийнхөө эрсдлийг шууд орж хөрөнгө оруулалт хийгээд ашигтай. А нэг нь тэгүүлэхгүй гэж байгаа бол гэж ярьж шүү дээ. Тэгэхээр бид нэг засгийн газар зээлж байгаа хийнэ гэж. Окей. Ганцхан энэ дээр бид яг хийх ёстой юм хийлгэхгүй бол би одоо энэ оны 1.5 тэрбум долларын бондоо гаргаад мөнгө авъя гэдгийн цаана Монгол улсын төсөв эдний ярьж байгаа шиг тийм хэмжээний орлоготой байж чадахгүй.
Эдийн засагч нь бид нар дандаа 18% өснө гэсэн төсөв байсан саяхан. Эдийн засаг одоо 13% өснө гэвэл энэ төсвийн нийт зардал уг нь 5% багасах хэрэгтэй байхгүй. Тэрийг их хурлын гишүүд ярихгүй зөвхөн төсвийн алдагдал нь 2% байх юм аа, тэрнээс дор байх юм аа ингээд гой цэцэг ургуулад байгаа байхгүй. Тэр байтгаа болно. Яг л орлогч нь байхгүй. Sorry, өнөөдөр байхгүй. Хөнжлийнхөө хэрэг хүлээж. Уусвар дэд бүтцээ хөгжүүлчих юм бол нөгөө эдийн засгаа төрөлжүүлж хөгжүүлэх илүү боломж нь бүрдэн мах ноос ноолур гэл та бичсэн байсан шүү дээ. Тэр чинь би ч биш Харвардын одоо судлаач дээрээ Монгол улсад ийм 5 салбар байна гинэ. Аялал жуулчлал, мах, ноолур, IT буюу мэдээлэл харилцааны технологи, 5 дахь нь болохоор зэрэг ашигт мартамжийн mining, logistics гэдэг. Одоо энэ уул уурхайн үйлчилгээний салбар. Чигээр Монголын компани, Монголын уул уурхайн компаниуд, Монголын уул уурхайн үйлчилгээ буюу Монголын өргөдөлгөөний компани одоо Казахстанд ажиллаж байна. Монголоос 5 дахин илүү ажилтай байна гэж ярьж байна. Монголын өргөдөлгөөний компаниуд одоо ингээ Африк руу гарч байна. Энэ чинь байхгүй. Өрсөлдөх чадвар гэдэг чинь манай саяын хэрсэн 5 төрлийн бүтээгдэхүүнүүдийг дэлхийн хайгаад ирээд байх хэмжээнд аваачихыг хэлээд байна. Ийм боломж байна. Ингэх юм бол одоо бид ийм глобал тоглогч нар болно шүү дэлхийн хэмжээнд. Энийг тоглох суурийг ашигт мартамжийн салбараас авъя гэдэг байна шүү. Тэгэхэд 2 саад болж байгаа байдаг. Нэг нь өнөөдрийн шаардлагыг хангахгүй байгаа боловсон хүчний нийлүүлэлт. 2 дэд бүтц. Хувийн хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй. Хувийн компани тус нь хийдэг. Тийм учраас энэ мөнгийг бид ийшээгээ хийгээд за тийм учраас тэр ашигт сайн шандын дэд бүтц рүү хөрөнгө оруулалт хий. Аймагуудаа хатуу замаар хучмал юу нэ хатуу замаар холбоё. Боловсон сургуулиудыг бид нар ингээ эренблээд үнэлээд энэ сургуулиудыг бид нар ганц Монголын ч биш дэлхийн зах зээлийн шаардлагыг хангах боловсон хүчнийг гаргаад ир. Тийм хүмүүс байгаа байхгүй. Хамгийн парадоксал нь Монгол хүүхдүүд буцаж ирээд ажиллаж байгаа нь бид хинээс цуцхгүй залуучуудаа болцсон байгаа байхгүй. Тэгээ ийм олон болгоё. Үржүүлээд хэл тэр. Тэгээд ингээ гаргадаг болгох юм. Тэгэл Монгол өснө өстэй. Гэхдээ ер нь бид нарт юу саад болоод байгаа. Бид нарт ганцхан нуугдвал байдал саад болоод байгаа. Ил тод биш байдал саад болоод байгаа байхгүй. Хувиа бодсон шийдвэр гаргасан саад болоод байгаа байхгүй. За баярлалаа. Тэгэхээр энгийн иргэд арилжааны бахнаас зээл авахын тулд одоо маш олон шалгуурыг давж ийж нөгөө өөртөө байгаа үйл хөдлөнгөө маш багаар үнэлүүлж ийж нэг юм зээл авдаг. Засгийн газрын ч гэсэн гаднаас болоод дотоодын үйлдвэрлэгчдээс зээл авахын тулд нэлээд энтэй ижилхэн шалгуурыг давж ийж мөнгө авнаа тийм ээ. Тэгэхээр одоо 1.5 тэрбум авах гад байна. Тэгээ энэ мөнгө үр дүнтэй байгаасай. Тэгсэн цагт бид нөгөө тав тэр ярилцлага эхэллээ шүү дээ. Бид санхүүгийн авраг том далайд өөрийнхөө хөлөг онгоцтой гарах гэж бидэн болчлоо. Тэгээд ийм далайтай оронд их сайхан ёсол байдаг юм байд. За. Ингээд бүр хан дээрээс нэг шампанс ингээд саваад нөгөө хаглаад тэгээд нэг хөлөг онгоцоо болгодог юм байна. За. Тэгээд энэ сайхан тийм ёслолыг одоо бид амныхаа бэлгээр дэмжих ёстой. Энэ хөлөг онгоц ал замхтай явах нь бол улс төрч тийм биш. Монголын иргэдийн бидний хүсэл зоригоос хянах чадвараас мэдлэгээс хамаарна гэдгийг хэлж байгаа. Их мөнгөний асуудал ярихаар за энэ томчууд мэдж авах гэж боддоо л байх хэрэгтэй. Тэр чинь таны мөнгө юм чи та өөрөө мэдлээ. Таны мөнгөийг та хүмүүст ингээд өгөө за чи тэгээд юу дуртай хийгээрэй гэж хэлэх үү? Эсвэл та хаанаас нь тэр хааваа юу гэж асуух уу? Сонголт. Сонголт бол ардчлалын хамгийн том үндэс зүйл. Ирэх үзэгчдийн одоогийн онцлог нийтлэлээр нийтлэлч жаргал сайхан сонгогдож бидэнд тодорхой мэдээллийг өглөө. Таны ажилд амжилт хүсье. Та миний хаар маш их хөдөлмөрч хүн. За баярлалаа. За баярлалаа.